Сар шинийн баярыг тохиолдуулан стандарт хэмжил зүйн салбарын түүхийг бүтээсэн ахмадуудаа хүлээн авлаа. Стандарт хэмжил зүйн газрын түүхч 95 жилийн 2018 онд тохиож байгаа. Энэ хүрээнд стандарт хэмжил зүйн газраас томоохон зорилттой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөд байна. Үүний нэг нь стандарт хэмжил зүйн салбарт ажил амьдралаа халвсан ахмад бурлуудаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ байв. Энэхүү арга хэмжээнд стандарт хэмжил зүйн байгууллагыг түүхийг бичгэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн дарга нар болох Равдан Самбуу, Аюуш, Сампил, Хүрэлцэх нар хүрэлцэн ирсэн юм а. Сүүлийн жилүүд 30 жил манай стандарт хэмжил зүйн газарт өдөр ажил хийж байгаа. Одоогийн дарга нэмэр оруулсан энэ стандарт хэмжил зүйн байгууллагыг дэлхийн хэмжээний байгууллагыг их хүчтэй төсөн эрдэнэ боловсролтой ийм залуу болсон чинь ингээд төрж гараад бидний хойчид болсон зүйлээр зэрэгтэй ажиллаж үзэж байна. Ачаал бол шилхийг тавьж орж ирдэг. Одоо ахмадуудын залуу үедээ бас баярын төргийг ингээд бидний сургуультай асуусан амлыг өөрчлөлтөөн намдуулж байгаа. Амталтаа отгоо түүхэн тохиолдлын ажлын өндөр амжилт сайн хийсэн юм. Ингээд бүгдээ саршинтэй сайхан шимжлэж уртнастай удаан ажилладаг ажил хөдөлгөөн өндөр амжилттай байхыг ярилцсан шүү дээ. Манай ахмадуудад их түүхийн дурсгалтай жил байгуулгын 95 жилийн ой болно. 95 жилийн ой тохиолдуулан нийт ахмад буурлуудад эрүүл их аз жаргал удаан наслахыг хүсэн ерөөё.